Зохиолч Жанцанбөрвийн Амгаланбаатар. Алсрах тусам. Өгүүллэг. Дүн өвлийн хүйтнээр ээж маань янданга дүн дан хөөлөх чимээнээр балчирхан бид нойрноос сэрцгээд гисэн. Өрхөө бүтээж хонсон ч хүйт даасан гертэ дор бүрнээ амнаасаа уур савсуулан үлээж зүггүйтэн тоглосноо. Гинт чи би гэлцэн хүнжил дотроо муудалцаж аав ээждээ хошуу цорвын хэрдээ бяцхан тэмцэл өрнүүлдэг байсан минь. Эдүгээд эргээд олдошгүй алтан үе. Арваадхан насны нандин дурсамж болон өнгөрсөн цагийн тэртээд хэдийнэ алсран оджээ. Тэрхүү жилүүдэд тохиосон нэгэн явдлыг хөөрдөн хөөрнөе. Хар өглөөнөөс хойш гудамжинд манай тус ноход хуцалдан боргоож хажуу элийн банхар гинжээ шаржигнуулан хашааны банз самардах нь нэг л жигтэй. Манайх нохоогүй тул хашааны үүд хаалгаар тийхүү чимээлж шуугуулах нь ёр үгүй л дээ. Аав өндийн хэсэг чагнаснаа. Хөнарэ нохой цагаан туучи биш угаа. Өчигдөр орой магнай дагдан бидхэд даалуу тавьдаг юм уу гэснээ долиилсэн шаарыг хой цохон дээр дуранд суухыг хараад болцгоос юм. Муу цусыг хашааны завсраар сохолзоод шагааж байвал сарьсан хоншоорыг тас цохиод хөөж явуулах хүн хэмээн өмд хувцаа шүүрэн авах үед ээж маань хориглон болиг юм ээ. Одоо тэгж хэрэг төвөгт ороод яах вэ? Нохой цагаанч гэж нохой цагаан. Бүсэн үлийгээ хайж айл амьтны үүд хаалга сахиж шиншилж явдаг байна гэхүй гэрийн үүдэнд хар хурхийх чимээ гарч том дуутай нохой хөв хуцаж өөр нэг нь бариул бололтой гаслан гангинав. Ээж хэдийнэ басчихсан галлахаар урд оройн цуужсан зомголыг зуухан зэргэлж байсан тул төдөх юмгүй үүдний цуурга тайлан шагааснаа шалавхан хаалгаас аван хаалаа. Гэгээ минь хэмээн уулгалцснаа. Өвгөн томоо цагаан нохой ороод ирчихэж даяана гэд цээжээ даран түгшив. Бид дор бүрнээ өндийн босцоож ээлж дараагаар тэрхүү нохойг харах гэж үүд рүү тэмүүлцгээлээ. Үнэхээр нэг том цагаан нохой хашааны хаалга гэр хоёрын тэг дунд архиран хэвтэж байв. Аав маань савнд хонсон хоолны шавх руу хийж бариад гарсан даруй ээж бидэхэд айл болох эв зүйгээ ололдсон хаалганы завсраар толгоогоо цухилган мөнөх нохооны хөдөлгөөн бүрийг сэтгэл догтлон харцгаав. Архирах дуу гарч аавыг дөхөх тусам чангарах хэдий ч савтай хоолны бараагаар нарийнхан гаслах дуу зэрэгцэн сүүл нь модгоно. Хамгийн инээдтэй нь аав айсанда тэр холоос мирайн савтай хоолоо урт модоор түлхэн өгч байсан нь надад урд өдөр нь үзэж байсан хүүхэлдэйн киноны баатартай тун төстэй харагдангууд ганцаараа эг маггүй хөхөрч ээждээ нодруулж байсан минь саяхан мэд санаанд тодхон. Эхэндээ бид тэр нохойноос их баггүй эмээж гарч орохдоо ханьдаа гарцгаадаг байсан бол хэд хоноход биедээ хүргэн маажж өгөхөд ихэд таалалтай урт хилээ унжуулан дээш харж хэвтэн ирхэлдэг болвоо. Гүй энийг хараа. Уяанд их сойгцсон нохой байна да. Айгүйдвэл зуудаг гайхал байна гэж айлын эмээг өгүүлэхэд нээрэн анзаараагүй юм биш үү? Хүзүүн морины олоор шиг бууралдчихж гэж аав хэллээ. Бид нохойгоо цагаан гэж нэрлснээс хойш хэд хоноод эмээгийн зөгнснөөр ёртой юм шиг аав ээжийн эзгүйд цагаанагийн уяа алдуурч манайхаар санаандгүй орж явсан өвгнийх нь дээлийн хормойг суу татж орхив. Оройн ажлаа тараад ирсэн аав ээж хоёр маань учиргүй сандарч хүнд төмөр гинжийг олон давхар төмөр утсаар хүзүүвчэнд нь бөхлөж билээ. Гэсэн хэдий ч цагаана уяатайгаа үхэлдэн тэмцэж хашааны шон банзнуудыг хэмлэн нэг мэдтгэл суларчсан гүйж явна.
хорооны ажилтан, ясны айганд зэрэг хэд хэдэн хүнд халдаж ноцсноор манай гэрийнхэнд төв гудаж байнга асуудал дагуулах болсон юм. Гэхдээ энэ нь миний хувьд тэдгээр улс манай хашаа руу дур зоргоороо халдсанд л учир байгаа гэж балчирхан биенийхээ хэрээр нохойгоо өмөрдөгсөн. Даанч миний үг газар авахгүй нь гачлантай. Бид цагаанаг яах тухай ярилцаад хэд хоногийн дараа аав урт бүдүүн төмөр утсыг хашаандаа хөндлөн тэлүүрдэж бөхлөөд нохойгоо гүйлгээ уяатай болгов. Тэгээд зуудаг нохой айгуутвал эзнээч урдаг тул биднийг маш болгоомжтой харьцаж аль болох ойр тоглож болохгүйг аав ээж хоёр маань хатуу сануулсан юм. Нэгэн удаа намайг хичээлээсээ ирэхэд хашааны хаалга онгорхой үүдэнд хөдөөний бололтой бетон сав барьсан нэг эмээ хаалгаар шагаан зогсож байла. Тэгснээ надд хандаж "Хүү минь, манай харцаг танайд урвсан болж таарах нэ янз нь. Алга болчихлоор нь жингэрийн хөөцөнд гүйж яваад нохойд бариулсан болов уу гэж бодож байла. Ашгүй дээ. Манайх энэ хүүхэн давааны ард л да. Нохой айл дурвах сайн гэдгийм шинэ эзэндээ ээлтэй байх болтугай. Хүнд тустай л байвал хаач ялгаа юу бах вэ? Ээж аавдаа ийм нэг эмээ ирээд явлаа гэж хэлээрэ. Хөөрхий минь. Дуугаар нь таньлаа" гэсээр хазганан одов. Оройн дээрх явдлыг аав ээждээ хүүрнээд хэрдээл их л ухаж "Ингэхэд нохой урууна гэж яахыг хэлдэг байна. Тэгэд бас хүнд тусламж гэх шиг тийм юм гэж байх уу?" гэж намайг шалахад аав тэрв хүндээ мушилдсан "Энэ жингэн гэдгийг мэдсэн юм аа" гэх шиг ээж тийш дохиод барьж байсан сонингоо уншлаа. Би ч хар багын аав ээж эмээ өвгөөс альва зүйлийн учрыг олох гэж байдгаараа махран асуусаар ямар сайндаа л лавлаа даш нэрийг зөв хүлээд юм. "Ээж, та хаанаас гарсан юм бэ?" "Ээжээсээ л гарахгүй юу?" "Эмээ юу? Тэгвэл эмээ хинээс гарсан юм бэ?" "Эмээ нь бас ээжээсээ гарахгүй юу?" "Гүй ээ. Эмээгийн ээжийнх нь эмээгийнх нь бүр цааталын анхны ээж нь хинээс гарсан юм бэ?" Гэгчлэн арга баашийн барддаг байж билээ. Одоо бодоход тийм шартай хүүхэд байж. Энэ удаа ээж аав өөд хялам хийгээд хариулахаас аргагүй болж нохой эрт цагт хүний хамгийн анх гаршуулсан амьт юм. Тийм болохоор он жилийн уртад бусад гэрийн тэжээвэр амьтад дотроос хүний хамгийн сайн нөхөр болж төлөвшсөн юм. Зарим тохиолдолд нохой анхлан тэжээсэн эзнийхээ таагүй харьцаанаас болдог ч юм уу эсвэл гомдсондоо гэрээ орхиод өөр айлын хаяанд ирж үнэнчээр хашаа хороог нь сахиж амьдардаг. Тэр айл нь ч манайд нохой урвлаа гэж сайнаар ханддаг. Тэр хүнд туслана гэдэг нь бусдад уршиг тарж муу үйл сэдэж явдаг сэтгэл муу хүнтэй л жишиж хэлсэн хэрэг байх. Ойн мод урттай богинтой олон хүн сайнтай муутай гэдэгдээ хэмээв. Зуны амралт эхэлсэн тул бид аав ээжийн эзгүйд айлын жаалуутай гудамжиндаа галтайдлаа тоглодог байв. Энэ удаа ухаан сэрэггүй тоглож байсан бидний хэдэн жаал нохой хуцаж хүн орилох дуунаар хумгүй тэр зүгт гүйлтлээ. Цагаанаа уяанаасаа суларчсан газар шиншилж доод гудамжны галзуу тунгай авгаа нүцгэн шилбээн барилж хажуу айлын эмээд манай тийш гар занган олон үг болж байв. Тэр мөчид аав ээж хоёрч үдийнхээ цайг уух гээд ирж байх таарав. Хаваар нэг дуйлаан болж аав цагаанаг том дуугаар загнаж бас аргадж байж гэмээн арайхийн барьж авч уйлаа. Айлын эмээгийн заавраар нохооныхоо үснээс авч шатаан хазуулсан шархан дээр нь тавин боож өгөв. Ээж гэрт байсан хоньны махнаас
жижиглэн хэрчиж шанаг дүүргэн шөл уугаарай хэмээн гэрт нь аваачиж өгөөд ирснээ. Хоёр хаавчиж тунгаа маань сүр бадраахгүй байна. Адгуулсан амьтантай тэнцээд яах вэ? Та нар минь харин нохоогоо сайн уйж үз. Хүүхэд шуухад уруулчихвээ гэж байна гэлээ. Ингээд хэрэг явдал намжвуу гэтэл бараг сарын дараа манайхаас тэр урд руу байдаг цав цагаан толгойтой хялман нүдтэй өвгөн цагдаа дагуулсаар орж ирэв. Тэр хүн өврөөсөө улаан үнэмлэх гаргаж бариад "Би ардын нөхрөлийн гишүүн цагаан гэдэг хүн. Танайх нохоогоо сул тавьж хүн уруулсан байна. Шудраг иргэдийн мэдээллийн дагуу танайд арга хэмжээ авна" гэсэн даав. "За цагаан минь болоод өнгөрсөн хэрэг. Чиний өвчгнөх яамаа байлгүй" гэд цагдаад нь хандаж. "Та нар албан журмаар явж байгаа бол би маргааш өглөө цагдсан сэргийлэх хэлц дээр яваад очие. Харин та ажлаас чөлөөлөх бичиг хийж өгөөрэй. Нэг бол гомдол гаргасан хүнээ дагуулад ир. Орой болсон хойно бид унтаж амармаар байна" гэсэнд тэд хэлэх үггүй болж ар сархан зүйл тодруулсан болоод явж билээ. Хамгийн хөгжилтэй нь тэр хүмүүсийг гаргаж өгөх зуур нохой маань уяанда улангасан архирахад ээж маань "Хай цагаана" гэсэнд мөнөөх цагаан гуай "Өө" гэд эргэж харсан гэдэг. Ээж санаан зовж бандсандаа "Аа юу ч гээгүй" гэсэн мөрт нохой дахиад л уяанаасаа алдрам цамнан чангаар хуцагдан твдсэндээ "Цагаана! Хүй цагаана" гэсэнд цагаан гуай тун дургүй хялм хийгээд явсан гэдэг юм. Тэр оройжонгоо бид тэр тухай давтан ярьцгааж гэр дүүрэн инээд болцоож билээ. Тэрхүү явдлаас болж аав ээж хоёр минь ярилцаад айгүйдвэл хэрэг төвөгт орж мэдхэн гээд цагаан нохоогоо төөрүүлэхээр болсон юм. Эхний удаа аав минь ойрмогхон үдийн хагаст машинаар давхиад очих газарт нохоогоо орхиод цааш тээвэрт явсан ч 2 хоноод гэртээ ирэхэд нь цагаанаа маань гэрээ олоод ирсэн байж билээ. Дараа нь бүр холын сумд тээвэр хийхдээ нохоогоо төөрүүлээд ирсэн юм. Бид цагаанаагаа өгүүлээд ихэд дурсдагсан. Бүр жилийн дараа аав тээвэрт явж угаад хэсэг нохойтой таарлцсан гэдэг. Хагас зэрлэгчсэн уулын нохтын төрөнд нэг том цагаан нохой явсан ба аавыг дуудахад зог тусаад нэлээд удаан харж зогссноо цааш эргэж уул давн одсон гэдэг юм. Аргачгүй биз дээ. Хүнээр бол бидэнд тун их гомдсон байх. Ээж энэ тухай сонсоод нулимс туслуулан дахиад таарвал заавалжгүй авчирдаг юм шүү гэж аавд хичээнгүйлэн загсан ч цагаанаа маань бидний амьдралд дахин орж ирээгүй юм. Аав тэрхүү нохой цагаан гэгчид дургуйлахээс аргагүй байсан юм. Учир нь тээврийн тэрэгний жолооч аав минь анд нөхдөйг даалуу тавьбил тавьчихдаг, ан гөрөөж хийчихдэг, аяны дугаартай бол дугаартай, олонтойгоо эвтэй, гүдэсгэн монгол эр байсан юм. Харин нохой цагаан гэгч тэрээр нутаг усныхаа харчуудын улыг шагааж тэнд хэдэн хүн даалуу тавьж байна. Энд зарим нь арх ууцгааж байна. Тэр жолооч хорио тавигдаагүй үед төдөн тарваг агнсан байна гэж аймгийн цагдсан сэргийлэх хэлцэд мэдэгдэж арга хэмжээ авахулдаг байсаач. Иймд нутаг орноороо таагүй хандаж тэр хэрээр өөрөө ч ихэд ганцаардмал амьдарсан гэдэг. Хожим цагаан гэгч хүний мууд дурлаж явсан уу? Аль эсвэл мөртөө явсан уу? Бүү мэд. Гудамжинд айлын хашаа налаад суусан чихтэй хөлдөж өгсөн гэдэг. Би хожим хойно хүртэл боддог юм. Хүмүүс олиггүй муу нэгнээ нохойтоод гэдэг. Миний бодлоор харин ч эсэргээрээ хүнд тустай, нөхөрлөлтөө үнэнч,
жудаг ёсоо сахисан эрхэм сайн хүнээл нохойтой зүйрлэмээр санагддаг байв. Алсрах тусам амьдралын замд тод мөрөө үлдээсэн цагаан нохой бас хүү таагүй муу хүн байдгийм шүү гэдгийг ухааруулсан нохой цагаан гэгч хүн хоёрын тухай өгүүлэхэд ийм буюу